Хонглын шүүх өдр гэж яриад байгаа зүйл маш энгийнээр орчилвол юу ч хэлсэн заа гэдэг. Тийм ээ? Тэр хүнд ясвартхуугаар үнэнч байх. Ruthless loyalty гэж хэлдэг нэг. Дар даалгавар өгсөнд бол шууд биелүүлдэг байх. Өсөндөө шидэт тохиор барьсан юм шиг. Ийм л зүйл. Энэний шидэт тохиурын илэрхийлэл бол юу вэ гэхээр Чингис Хатам дарж хоёр хэрэг. Зориг шүүгч өөрөө надад энийг хэлжсэн. Би ерхий шүүгчээр хэлж штэ тий. Тийм зориг шүүгч. Илбэг дөрж ерхийлэгч Чингис Хатам даржаагийн одоо энэ асуудлыг заавал хаа гэд. За тэгээд ийм даалгавар өгөөд энэ олон зүйл болж ирсэн. Надад яриад нийгэмд ярьж чадахгүй байгаа шүү дээ. Энэ дээр би одоо дахиад хэлэхэд зориг шүүгч надад ярьж яснаа. Одоо ингээд нийгэмд ярьчмаар. Яг тэгэхээр уцтаж дарамтлаад заавал энийг одоо цохих гэсэн хэлбэг төрж ирхэлж. Гэрчнэр бүгд ингээд ерөөхдөө ярьчихж байгаа учраас би яриаггүй үлдсэн гэрчнэрт одоо зам гаргаж өгöd нь шүү дээ. Зам гаргаж өгöd байна. Тэрний үг гэхээр надад ирсэн юм чинь. Надад ирсэн чи одоо нийгэмд яриа. Ярих нь зөвөө. Яг л тэргүй үнэн ялнаа. Тий. Хэлбэг дөржсаа битгий аа гэж би хэлээд байгаа юм тэр. Ерхий шүүгч ер нь бол шүүх хурлыг удирддаггүй. Тийм биз? Тий. Уцтаад байсан учраас арга буюу зориг шүүгч орж тэр хэргийг цохид дуусгасан. Цохиж дуусгасан. Гэхдээ яг шүүх хөл мэдээж одоо прокурор мөрдөх байгууллагын л одоо өгсөн санал дээр одоо үндэслэж цогцоо. Гэхдээ энэ юу вэ гэхээр утсан шүүх айл одоо ажилласан нь үнэн. Энийг телефон justice гэж нэрлэдэг. Утсаар шударга хэсэг тогтоох. Энэ цаашдаа юм байж болохгүй зү. Тийм ээ? Энэ арчилсан шүүх биш. Нэг хүнээс хамаарал. Нэг хүнээс хамааралтайгаар хүн утсаар энийг ялал энийг бол гэж шүүхэд нөлөөлж томилсон шүүгчнэрээр дамжуулж нөлөөлж байгаа хэлбэр гэсэн. За тийм учраас би зүгээр ерхий шүүгч авсан зоригийг арчлын төлөө шүүх цэцэрлэгийн төлөө үнэ хэлээч гэж бас чулууг хэлхийг хүсэж байна. Хэлэх бах. Надад ярьжсэн зүйлээ зүгээр л ярьчаач. Мань хүн одоо улс төрийн дарамтаа дийлээгүй л буруу болохоос биш. Тэрвэл тэр шүүгчдийн буруу гэж би үзэхгүй байгаа шүү дээ. Би өөр хэлээд байгаа шүү дээ. Энэ зүгээр ингээд сургамж гэдэг талаас нь яриад байгаа болохоос би хин нэгний мууг үзэх гээд байгаа зүйл огт биш ээ.